За төлөвлөлтийн тухай дараагийнхаа хичээллийг орох гэж байна. Тэгээд энэ удаадаа та бүхэнд хувь хүний хувьд бол нэлээд урт хугацаа болох 1 жил хүртэлх хугацаанд төлөвлөлт хийх боломжтой аргачлалыг танилцуулах гэж байна. Calendar хэмээх нөхөө аргачлалыг анх Eddie Hope хэмээх хүн зөвхөн гаргаж ирсэн. Тэгээд миний одоо энэ хэрэглээд байгаа төлөвлөлтийн системийг бол bullet journaling гэж англи дээр хэлээд байгаа. Тэгээд үнийг дизайнер Carol Ryder гэдэг хүн бий болгоод дэлхийн ертөнцийн юмч хүнгүүгээр ингэж хуваалцсан тийм оюуны өв байгаа. Тэгээд тэрийг би өөрийнхөө үзмжийн дагуу хүсснээрээ өөрчлөх боломжтой тийм уян хатан систем учраас яг миний хэрэгцээнд тохирсон байдлаар зарим тохиолдолд бол харахад их нэлээд их чимэглэл оруулсан байдлаар би бол авч явж байгаа. Харин хүн болгон өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлээд ямар ч чимэглэлгүйгээр ч гэсэндээ хэрэглэх боломжтой тийм арга байгаа. Тэгээд энэ арга маань өөрөө бусад хүмүүсийн бий болгосон янз бүрийн арга хэрэгслийг ингэж хамтхан хэрэглэх боломж бүрдүүлсэн учраас давуу талтай юм аа. Тэгээд одоогийн үзэж байгаа энэ хүү Calendar хэмээх аргачлалыг бол 4 сар, 3 сар, 6 сар гэж хүссэн хэмжээгээрээ өөрсдийнхөө тэр сарыг тодорхойлоод хэрэгжилж болно. За миний хувьд болохоор 6 сараар яаж энэ хүү аргыг хэрэгжилж байгааг та бүхэнд харуулна. За энэ Calendar гэдэг арга маань болохоор маш энгийн тийм ухаанлын арга байгаа. Тэгэхээр миний хувьд болохоор за ерөнхийдөө нэг 4 сараас итэхгүй байх л та энэ дэвтэр дээр ажиллах тийм хугацаа маань. Тэгсэн хэдий ч би хагас жилээр төлөвлөлтөй гаргаж ийж бод. Ер нь бол хагас жилээс илүү нэг гарч манай төлөвлөлтөө хүмүүс ховор байдаг бах тийм ээ. Миний хувьд бол энэ хэрэгжлийн ажил маань хагас жил хүртэл захиалга орж ирсэн байгаа. Тэгэхээр тэрийгээ би тэмдэглэе гэж бодож байна. Хамгийн гол нь хүнтэй болцдог, цаг тогтдог ажил хийдэг хүмүүсийн хувьд тэгээд тэр тасмаа тэр нөгөө цагаар хэмжигдэж байгаа хүмүүсийн хувьд бол бүртгэх зайлшгүй шаардлага байдаг. Учираас тэгэхээр энэ аргачлалыг одоо оюутан хүмүүс багш нар хэрэглэхэд бас их тохиромжтой л доо. Тэгээд тэдний хувьд болохоор яадаг вэ гэхээр нөгөө шалгалт шүүлэг хизээ болох уу, яаж бэлдэх ёстой тэр бас тодорхой хагас жилээр гаргачихдаг. Тэгэхээр бүтэн жилээр ч гэсэндээ гарах боломжтой. Бас төрд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэндээ энэ аргачлалыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Ягаад гэхээр тэд нар бас л төлөвлөлтөө урт удаан хугацаагаар урьдчилан хийх шаардлагатай байдаг. Тэгээд тэрнийхээ дагуу явах болдог. Яг нэг хэцүү юм нь болохоор манай төрийн байдлын ажиллагаа жоохон тогтворгүй учраас жишээл сургууль дээр яг л шалгалт авна гэсэн бол тэгэл тэр семестр шалгалт бол ингээл авна тийм. Гэтэл төрийнх болохоор бойлно, эргэн буцна гэх жоохон зовлонтой байдаг учраас хэцүүлтэй хэрэгжүүлэхэд жоохон хэцүү байх. Тэглээ ч гэсэндээ гол нь энэ эргэж буцаад байгаа юм чимээс энэ төлөвлөлт тутаснасаа болоод ингэж олон сараар төлөвлөж тэрийг ягштал баримтлах тийм соёл байхгүйгээс болсон гэж болох шүү дээ. Тэгэхээр энэ нэг тийм тогтворгүй байдлыг аль бууруулах тэгжээ чинь нэг хүний итгэл даасан нэг найдвартай түн шүү дээ харагдана. Тунгая гадаадын өрг орлогчдыг татах гэж оролдож байгаа үед бол яаж би батлан харуулах вэ тийм л байдлаар харуулна шүү дээ. За ингээд бас яаж гоёл чимэглэл хийдгийг та бүхэнд үзүүлчлээ. Энд 3 сарыг багтаахаар хийж байна тийм ээ. Би бүх юмаа та нарт үзүүлье гэж бодоод төлөвлөлтөө ч гэсэндээ та нартай хамт хийж байгаа. Гарчгийн нүсэн биччихье тийм ээ. Энэ бол Calendar шүү гэдэг. За одоо та бүхэнд сарынхаа өдрүүдийг яаж хийж байгааг харуулж байна. Тэгэхээр 2 багн тэмдэглэхэд л бараг хангалттай. Харин эсвэл сарынхаа хойно үрд бас ингэ тэмдэглэх юм бол сар болгон дээр бид өдрүүдэд хийх шаардлагагүй тийм байна. Тэгээ одоо энэ хэсгийг 3 хуваагаад тэгээд хүснэгтээ сурж байна. За зарим хүмүүс бол ийм
хүснэх зорих жоохон дургүй байдаг. Тэгээд энэ их цаг авч ийн гэж үздэг. Зарим хүмүүсийн хувьд болохоор тэр түүнд бол нэг төвөгшөөдгөө маа. Тэгээ миний хувьд бол би энэ дэвтрийг бас түрүүн хэлжсэн нөө стресс тайлагч байдлаар хэрэглэх сонирхолтой. Тийм учраас бол би бол хүснэгтийн зурхаас нэг төвөгшөөдгөө. За одоо сарынхаа гарчгийг ийм бүдэг цэнхэр ногоон дөө өнгөөр намын өнгөөр тэмдэглэлээ. За тэгээд сарынхаа нэрүүдийг дээр нь биччихнэ. Тэгээд тэгснийхаа дараа би саруудынхаа өдрүүдийг календар харж агаад хэд өдрөөс хэдэн сар эхэлж байгааг бас энэ ч зоож тэрийг энэ заа. За жишээлбэл 1 сар одоо 1 өдөрс эхэлсэн учраас би 7 хоногийг тоолоод 6-аас татна гэсэн үг ээ. За одоо та бүхэн тариа жоохон өөр өнцгөөс энэ 7 хоногудаа яаж тооцож зурж байгааг харуулж байна. За тэгэхээр бүгдийг нь ингээд 7 хоногоор тооцох хэрэгтэй. Харин 2 сар маань өөрөө цөөхөн хоногтой. За тэгээд ер нь бол 31-30 хоног маань ингээд сүүлжилж явдаг гэдгийг нь бас санах хэрэгтэй болно. Тэгээд шаардлагагүй өдрүүд болохоор зураад яг энд бол 30 хоногтой сарын хувьд бол доороо тэр хоног нь бол тооцогдохгүй байхгүй гэсэн үг байгаа. За одоо ингээд 7 хоногудаа яаж зурж байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр энэ 6 сар маань нэг хуудсан дээрээс ингээ харагдчих. За одоо энэ байхгүй өдрүүдэд тэмдэглэж чинь. За өргөжлүүлээд зураасаа татчих байна. Тэгэхээр энэ 6 сарын турш одоо хэд өдөр ямар үйл явдал болох гэж байна гэдгийг календарс нь харуулдаг юм аа. За одоо энэ 7 хоногийнхоо сүүлийн 2 өдрийг бас нэг амралтын өдөр учраас арай жоохон өөр өнгөөр бодож бас тодруулж байна. Тэгснээрээ төлөвлөлт хийхэд бас илүү хэлбэрхэн болчихно. Тэгээд андуураад хагацнасаа тэр нэг ажил төлөвлөхгүй гэсэн. За эцсийн байдлаар ийм байдалтай болсон. За тэгэхээр одоо нөгөө хийсэн өнгөнийхөө төлхөөрийг ашиглаад яаж төлөвлөлтөндөө гээд ашиглах вэ? Календарс дээр яаж ашиглах вэ гэдэг одоо үзүүлээ. За жишээлбэл ингээд өнгөний төлхөөр байгаа. Тэгэхээр дараагийн утасны хэрэг болох учраас би нэгэд дэлгэнэ. Тэгээ ингээд сөхөж байгаа. Календарсаа сөхөж байгаад энийг харж байгаа. 29-с 31-ний хооронд надад одоо ингээд захиалга хайл ирсэн байгаа гэж үзье л да. Тэгээд тохирцсон хоёр талдаа. Тэгээд гарцаагүй хийн. Тэгэх юм бол ингээд энэ өдөр захиалгатай ажиллагаа гэдэг. За хэрэг би захиалгатай ажлын өдрүүдээр бас нөгөө хүүхдийн маань төрсөдөр давхцаж махцаж янз бүр болохоор бол би ингээд ард нэрийг тэмдэглэж болно. Энэ хүртэл надад тэмдэглэх цай байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ аль байгууллагаас орж иж байгаа гэдгийг бас энэ жижигхэн үсгээрээс тэмдэглэж болно. Эсвэл ингээд 1 сарын 29-30 гэдэг энэ өдөр тутмынхаа төлөвлөлтөнд тэр байгууллагынхаа нэрийг дурдсан байл. Тэгэхээр би тодорхойлох хүсвэл өдөр яг тэр тэдэн сарын тэдэн гэдэг тэр өдөр тутмын тэмдэглэл дээр очиод тэр тэмдэглэлээс харж бас болно. Манай хүүхдийн төрсөн өдөр 6 сарын 24-нд байна. Тэгэхээр 24 маань энэ 6 сар маань энэ. За тэгэхээр 6 сарын 24-нд би эхнийхээ төрсөд тэмдэглэнэ. Миний хүн ингээд ээжтэй хүрээд ирсэн. Баяртай сайхан өдөр байгаа. 4 нас хүрнэ. За тэгвэл би ингээд тэмдэглэж байна гэсэн үг.